Одоо та бүхэнд эдийн засгийн мэдээлэл хүргэе. Өнгөрсөн 7 хоногт бол засгийн газрын зүгээс бол 5-7 бүлэг ордод бол үйл ажиллагаа явуулдаг. Стратегийн орд гэж нэрлэдэг байгаа тухайн орд газруудад үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирлуудтай бол гарын үсэг зурсан. За ингэснээрээ тухайн компаниудын одоо үйл ажиллагааны орлогоос олж ирж байгаа орлогоос нь 60% өгөөжийг нь бол Монголын ард түмэнд хүртэнэ гэдэг ийм агуулгатай хэлцээрийн эхний шатыг тавьсан. Өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож явахаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош арах юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Тэгвэл Монгол улсад 2007 онд гэхэд стратегийн 15 орд байна гэсэн ийм мэдээлэл бол байдаг. За ингээд түүнээс хойш бол энэ мэдээлэл шинжлэгдээг байгаа. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч бүртгэлгүй хэвээр байна гэж мэдээлж байсан юм а. За эдгээр стратегийн 15 орд газрын 7 нь бол төрийн мэдлэг байдаг. За ингээд үлдсэн одоо хувийн хвшлийн мэдлэг гэж хэлж болох эдгээр хувийн хвшлийн компаниудтай бол эхнээс нийнхүү одоо яриад хилцээнд хүрээд гарын үсэг зурж байгаа нэм. За ингэснээрээ цаашдаа бол уул уурхайн салбараас одоо эдийн засаг бүрддэг Монгол улсын хувьд бол за Монгол улсын нийт иргэдэд очих үр өгөөж нь уул уурхайн салбараас очиж байгаа үр өгөөж нь илүү нэмэгдэх тэр суур боломж нь бүрдэж байна гэж бол одоо эрх баригчдын зүгээс тайлбарлаж байгаа. Энэ удаагийн хэлцээрээр бол яг энэ 60% өгөөж гэдэг дээр нь яг юуг авч хэлцэх вэ? Цэвэр ашиг нь үү? Эсвэл зарлагыг нь ямар байдлаар дүгнэх үү? За тухайн түүхийн эдийн зах зээлийн үн ханш нь ямар байх вэ? За татвар, ногдол ашиг, за мөн амнаад гэх мэтлийн эдгээр бүхий л зүйлийг нь 60% өгөөжөдөд хамруулна гэж бол засгийн газрын зүгээс мэдээлж байгаа. Гэхдээ энэ дээрээ илүү нарийн тодорхой зааж өгөх нь зүйтэй. За өгөөж гэдэг өөрөө эргээд шинээр бий болгож байгаа ажлын байртай нь холбон ойлгох нь зүйтэй гэдэг дээр эдийн засгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Яг тухайн төсөл маань санхүүжилтийн хувьд ашигтай нүггүй юу? Дотоод өгөөж нь хийдیں, хөрөнгө оруулалтын задлаа нөх нөө. Хоёрт нь засгийн газарт хэд очих юм? Татвараар хэд очих юм? Ашигт мэлтмлийн нөөц шигсэн төлбөрөөр очих юм? Юугаар хэд орчих юм? Нуудлын шгарч юм уу те? За гуравт хамгийн чухал давхрах нь болохоор орон нутагт хэрэг дотоодын худалдан авалт хийж байна. Хэрэг ажлын байр бий болгоч гэдэг нь бол хамгийн чухал давхрагууд. Энүүгээрээ ингэж төслийн үр өгөөжийг одоо тодорхойлдог юм байна. Стратегийн орд бүхий газраас ийхүү 60% өгөөжийг нь Монголын бүх ард түмэнд үндэсний баялагын сангаар дамжуулан хүртэнэ гэж байгаа. Гэтэ энэ нь одоо бас мөнгөн дүн нь 2030 он гэхэд нэг хүнд ойролцоогоор 10 сая төгрөг болохоор хэмжээнийхээр хуваарлана гэж тайлбарласан. 2030 он гэхэд иргэдээ болж игэл нэг дансандаа 10 сая төгрөгтэй болгочих юмсан гэдэг ийм л одоо бодлого ёс барьж Монгол улсын ерхий сайд зандаж ажиллаж байгаа гэдгийг таамаглая. За гэтэл эдийн засгийн зүгээс ингэж иргэн бүрт тэгш хуваарлахаас илүүтэйгээр за ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ажилтай орлоготой, за илүү хөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжих зүйтэй гэдэг дээр бас байр сууриа илэрхийллээ. Нэгэнт хураагаад авсан баялагын хувьд бол мэдээж ард түмэнд бол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ олгохдоо шууд мөнгөний хэлбэрээр тараах нь бол жаахан буруу юм а гэж ингэж ярьж байгаа. Хамгийн зөв хувилбар юу вэ гэхээр ер нь бол ажилдаа орлоготой Монгол хүн гэдгийг дэмжих үүднээс ажил эрхэлж байгаа хүмүүсүүдэд татварын хөнгөлөлт хэлбэрээр тэр мөнгийг нь олгодог байх нь зүйтэй гэж үзээд байгаа. Өөрөөр хэлбэл биднес чинь сард нэг 10% ч гэдэм 15-25% ингээд татварууд төлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хувийг нь багасгаад өөрөөр хэлбэл ажил эрхэлж байгаа хүмүүсүүдэд нь олгоод явах бол ажилгүй байгаа хүмүүсүүд нь ажил эрхлэх сонирхолтой болж ирнэ. Засгийн газрын өнгөрсөн 7 хоногт гаргасан энэ шийдвэр нь нэг гараараа бол одоо яг энэ хөрөнгө оруулагчдыг дэмжнэ гэд хэлээд байдаг. За хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хууль боловсруулна. За эсвэл хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд илүү анхаарч ажиллаж байна, ажлын хэсэг гарч байна гэх мэтчлэнгээр тайлбарлаж байгаа. Гэтэл нөгөө талдаа ийхүү одоо аж ахуйн нэгж байгууллагатай хувийн хвшлийн компаниудтай ингэж гэрээ хэлцээр хийж байгаа нь бас хөрөнгө оруулагчдыг түлхэх бас нэг одоо суур болж өгж байгаа гэдгийг энд санах зүйтэй юм а. Цаашдаа яг энэ нөхцлөөр бол хөрөнгө оруулалт ялангуяа геолог хайгуулын салбарт бол ороход хэцүү болчлоо. Яг бол дуртай ордоо стратегийн орд гэл маш хурдан стратегийн орд болгоод ингээд 50% үнэгүй аавна гэд эсвэл 34% үнэгүй аавна гэдэг шүү дээ. Цаашид Монголын иргэн бүрийн нэрийн насанд байгаа үндэсний баялагын санган дах одоо мөнгөн дүн хэр их өсөх вэ гэдэг нь уул уурхайн компаниуд тэр дундаа стратегийн орд газруудаас одоо тэдгэр компаниудын үйл ажиллагаанаас нь шалтгаална гэж ойлгож байна. За тийм учраас нөгөө талдаа за иргэдийн хувьд уул уурхайн компаниудыг дэмжих нь хамгийн чухал юм.
Тэгэхээр бол энэ тоог хэдээр нэмэгдүүлж чадах уу гэдг нь монголчуудаас биднээс бүгднгээс нь хамаарна. Яагаад гэхээр уулархан компаниуд нь ажиллаа хийх ёстой. Төр засгийн ч ажиллаа хийх ёстой. Нөгөө талдаа ард иргэдэн ч гэсэн энэ салбараа дэмжих хэрэгтэй. Одоо улс төржөөнд одоо хэрэглэх одоо хийх тусам бүтээн байгуулалт хойшилж байна. Хийж бүтээж одоо хэрүүл тойрч улс төрч биш хийж бүтээж одоо ахиухан энэ улс орны хөгжлийг одоо урагшин явуулаад яал гэдэг бидний одоо нийгмийн хариуцлагын хүрээнд одоо нөгөө талаас бас нэг хандаж одоо энэ хэлцээр цашмаа тохирч байна. Татвар төлөгчдийн бидний одоо оруулж байгаа энэ бүгийг эргээд ард түмэнд орон нутагт зөв зүйтэй зарцуулах ёстой гэдэг л энд одоо бид нар найдаж бас энэ одоо хэлцээрийг бас дэмжиж